Энэхүү нэвтрүүлгээрээ бид өнөөдөр Монгол улсад уул уурхайн олборлолт, тэр дундаа үндэсний алт олборлагч компаниуд хэрхэн олборлолт явуулж байгаа болон байгаль орчныг бохирдуулахын тулд ямар төвшөнд санаачлагтай ажиллаж байгаа талаар нөхөн сэргээлтийн ажилд хэрхэн аж холбогдол өгч ажилладаг болохыг мэдэх зорилгоор орон нутгаас газар дээрээс нь сурвалжлахаар зорж очив юм. Ингээд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт олборлолт явуулахаар ажиллаж буй зарим компани Шорон ордын олборлолт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа болон нутгийн иргэдийн сэтгэлдлийг сонссноо үзэгч танаа төлөвлөж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр Монгол газар компани ширтийн салаа буюу манай олборлолт явуулсны хамгийн талбайн дээд хэсгээр зогсож байна. Тэгэхээр манайханд 2002 оноос хойш олборлолт явуулаад 2002 оноос хойш 2009 он хүртэл олборлолтын үйл ажиллагаа явуулсан. За олборлолтын үйл ажиллагаанд бол манай энэ орд нь болохоор голын голод дагсан орд. За энд нь манайх 2007-9 он хүртэл олборлолт явуулсан. За тэгээд тэндээ техникийн нөхөн сэргээлт хийгээд одоо бидний ард харж байгаа энэ талбай бол одоо бидний техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгээд болсон талбай гэж байна. За өнөөдрийн хувьд бол бид нар 2009 оноос хойш өдийг хүртэл одоо урт нэртэй хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй зогссон. За энэ жилийн хувьд бол 289 дугаар тогтоол болон 320 дугаар тогтоолын дагуу одоо энд олборлолтын үйл ажиллагаа хэрхэм нээгдсэн. За манайх одоо 6 сараас 7-8 сар өнөөдөр 9 сарын дуутал одоо бичиг баримтын бүрдэл байх маш удаан хугацаанд одоо яваад тэгсний үр дүн бичиг баримтын бүрдэл болоод өнөөдөр үйл ажиллагаа дөнгөж эхлэх асуудал одоо өнөөдөр тэглээд байна. За нийтдээ бол манайх энд нэг 10 хэдэн 20 компани гарч ирсэн. За тэр нь бол одоо голын голдлыг дагсан одоо үүсмэл орд болон энд одоо нөхөн сэргээлт хийгдээд зарим хийдэг газар хийсэн овоолгуудыг тийм ээ угааж хуучин ашигласан гайлыг ашиглаж тийм ээ дэргээр нөхөн сэргээлт хийх тийм үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд бид нар энэний хажуугаар бас одоо голыг одоо цэврээр нь явуулах тийм ээ орхон гол руу аль болохоор одоо цэвэрхэн ус явуулах төлөвлөлтөөр өргөн хэмжээний арга хэмжээ авч явж байна. За энэ дээр бол манай голын гол руу үйлчлэг төслөөр хэрэгжүүлээд одоо бид нар яг хажууд урсж байгаа гол нь бол үндсэн манай олборлолтын талбайн яг хажуу хэсгээр цэврээрээ одоо 2 амны ус гарч байгаа. За голд нь бол үндсэн голдрлоо дагсан тийм голдрлоо дагсан хэсэгт бол бид нар олборлолт явуулаад одоо хуучин ашигласан гайл эднийгээ буцааж угааж ашиглаад айлуулахаар агуулгуу болгож тэргээр нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хийхээр ажил эхлээд явж байна. Эвдрэлд орсон урд нь ашиглаж байсан 300 орчим га газар байгаа. Энэ 300 га орчим газараас энэ жилдээ бол нэг 200 орчим га нь бол нөхөн сэргээлтийн ажил хийгдэхээр энэ нөхөн сэргээлтийн ажиллагаа бол хуучин ашиглаж байсан эфэл гайл за тэгээ захын агуулгатай байсан борт энийг ашиглахаар ажиллаж байна л да. Тэгээд зөвшөөрлүүд нь авагдаад ажиллаж байна. Энд туслан гүйцэгчээр манай Монголын үндэсний компаниуд түрүү хэлсэн тэр 20 орчим компаниуд ажиллаж байгаа. Энэ 20 орчим компани нийтдээ бол нэг 300-аас 400 орчим хүн яг шууд ажиллаж байна. Гэтэл энэ 300 орчим хүний арга ирээд бол бас амьдралтай амжиргаатай болж байна гэсэн үг. Эдийн засгийн хүндрэлтэй үед бол цалин баталгаатай болж байна. Нөгөө талдаар бол бүгд үндэсний аж ахуйн нэгжүүд учраас онцгой татвар маань өөрчлөлт орсонтой холбоотойгоор бол банкнд тушаагдах. За тэгээ бас валютын нөөц бүрдэх. Тийм даваа талууд гарч ирж байна. За бас нэг юм бол манай Монгол газар компани маань угаасаа олон жилийн түүхтэй сум орон нутгатайгаа нийгмийн хариуцлагаараа хамтарч нийгмийн хариуцлага хүлээж хамтарч ажилладаг бас туршлагатай. Тэгээ энэ жил хуурдны тэр туршлагыг баттгаад хамтын ажиллагааны гэрээ байгуулсан, сумтайгаа байгуулсан. Урд нь бол бид нар ер нь ихэвчлэн нэг оюутнуудын төлбөрийг сургалтын ихтэй сургуулийн төлбөрийг нь даадаг. За сум орон нутгийн түргэний машиныг нь шинчилж өгдөг. Иймэрхүү маягаар явж яснаа энэ жилээс бол арай даацтай томоохон юм хийцгээе гэж яриад энэ орхон Цэнхэр сумын орхон багт 270 хүүхдийн өөрсдийн хүслээр сургуулийн хүүхдийн форумыг нь шийдэж байна. Ихтэй сургуулийн 33 оюутны төлбөрийг нь шийдэж байна. Дээрээс нэмээд Цэнхэр сумын төвд дунд сургуулийн дотор байрны барилгыг нь шинчилж барьж өгөө гэдэг. Тэгээ хуучин барилга нь мэрэгжлийн ялтай байгууллагын акт гарцсан хүүхэд амьдрахад боломжгүй гэдэг акт гарцсан юм байлаа. Тэрийг нь сэргээгээд шинээр дотор байрыг тэрбум 400 сая төгрөгөөр барьж өгөө гэдэг тийм хамтын ажиллагааны гэрэн дээр үүрэг авсан. Иймэрхүү юм байгаа. Тэгээд бусдаар бидний урд нь хийгдсэн нөхөн сэргээлтийн ажил маань ямархуу болж исэн. Тэгээд
ойн төмөр болон бусад юмд ямар хөө ажиллаж исэн, хамтран ажиллаж исэн энэ мэдийг бид нар хамтдаа яваад үзэж харах байх гэж бодож байгаа. Газар дээр нь үзэж харах байхаа гэж бодож байна. Ингээд тус уурхайн удирдлагуудаас яриа авсны дараа Архан аймгийн мэрэгжлийн хяналтын хилцийн холбогдох албан тушаалтнаас тодруулга авсан юм. Би аймгийн мэрэгжлийн хяналтын газрын геолог болох хяналтын ус масагч Авийн сайхан гэж хүн байгаамаа. Бид нар анх эднийхийг үйл ажиллагаа явуулж эхлэхээс нь үйл ажиллагаа яг энэ оны хувьд үйл ажиллагаа явуулж эхлэхээс нь эхлээд хяналтаа тавьж эхэлсэн. Ямар ч байсан бид нар хууль дүрмийнхаа дагуу үйл ажиллагаа явуулж эхлэе гэж шаардлага тавьсан. Хамгийн ихний ээлжинд бичиг баримтын бүрдлийг ханга засгийн газрын тогтоол гарсан ч гэсэн уурхайн үйлдвэрлэл яаж ямар бичиг баримт бүрдүүлж ээж яаж үйлдвэрлэл явагдах ёстой тэр үйлдвэрлэл тавигдах шаардлагынхаа дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлэе гэдэг шаардлага тавьсан. Тэгтэл эднийх бол гэрээт аж ахуйн нэгжүүд нь шууд үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байсан учраас биднээс удаа дараа аж ахуйн нэгжүүдээр лацлом тавьсан. Тэгээд лацломбо хөдөлгсөн аж ахуйн нэгжүүдээр захиргааны арга хэмжээ авагдаа явж байгаа. Тусгай зөвшөөрөл аж ахуйн нэгжүүдийн хувьд бол бид нар ямар ч байсан энэ тавигдах шаардлагын дагуу нуур далангуудыг бүрэн сэргээлгэж энэ шар ус урсахгүй байх. Тэгээд стандартын дагуу уул уурхай үйлдвэрлэл тавигдах шаардлагуудын дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхлэе гэдэг шаардлагуудыг тавьж байгаа. Одоогийн байдлаар бол бид нар ямар ч байсан энэ шар усны асуудал дээр нэлээд анхаарал хандуулад байгаа. Нуур далангууд хийлгэх. Энийг бол бид нар бас нэлээд олон хоног хийлгэж байна. Одоо бараг сар шахуу энийг энэ нуур далангийн асуудал дээр яваад хийлгээл. Тэгэл бас энэ ордын онцлог өөрөө нөхцөл нь их онцлогтой. Шар усны барагтай нэг тундарч их буудгүй хур бороо их орж байгаа үед бол бас нэлээх хур борооны усаар энэ годирлоо тогтсон шар шаврууд нь угаагдаж урсдаг. Тийм бас онцлогтой. Тэрнээс шалтгаалаад бас жаахан усны урсгал тогтохгүй байгаа. Шар ус нь тогтохгүй байгаа нэг юу байгаа. Компанийн хувьд бол яг бидний тавьж байгаа шаардлагыг хийж байгаа. За ер нь 2008 оны хүртэл бол ер нь бас нөхөн сэргээлт сайн хийцсэн Монгол газар компанийн хувьд. Гэтэл 2000 урт нэртэй хууль гараад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсны дараанаас эхлээд бас харьцангуй бас эвдэгдсэн л дээ тэр зарчим алдагдаад бол нэгэнд танах эрхэн үйл ажиллагаа явуулах эрхэн нэгдсэн бол одоо эрхэн нэгдснийхээ дагуу олборлолтоо явуулаад нөхөн сэргээлтээ хий гэдэг шаардлага тавьж байна. Олборлолт явагдахын тулд уурхайд тавигдах ёстой шаардлагуудыг бүрэн хангасны дараа олборлолтоо эхлэе гэдэг тийм шаардлага тавьж байгаа да. Бид албаны холбогдох хүнээс тодруулга авсны дараа тухайн уурхайн орчим ажиллаж амьдарч буй нутгийн иргэд төлөөлөгч нартай уулзаж санал сэтгэлийн сонссноо хүргэж байна. 65 хүний бүрэлдэхүүнтэй 6 нөхөрлөлтэй тэгээ ерөөхдөө үйл ажиллагаа явагдаж эхэлж байгаа. Энэ Монгол газар компанитай манайх хүсэлтээ өгөөд манай хүсэлтийг авч хэлцээд манай энэ хүсэлтийн дагуу Монгол газар компани энэ талбайг өгөөд битгхэн энэ талбай дээр ингээд үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа юм аа. Тэгээд энэ үйл ажиллагаа явуулахад орон нутаг бөгөөд Монгол газар компани биднэрт маш их тийм төхөөрүүлж өгсөн. Тэгээд энэ тал дээр бол ерөнхийдөө бид нар их баярлж явдаг. Бидний одоо нэг 65 хүний амьдрал ахуй бас нэг ажлын байртай ажлын байртай болж байна л гэсэн үг байхгүй. Тэгээд энэ тал дээр бол ерөнхийдөө дэмжлэг тусалцаа үзүүлдэг энэ үзүүлсэн Монгол газар компанид их баярлж байна. Орон нутаг, аймаг, сум, баг удирдлагууд бүгд л ерөнхийдөө манайхыг дэмжиж бүх талаас нь дэмжиж л ажиллаж байгаа. Монгол газар компаниг бол одоо энэ жил бол яхан нэлээд хэдэн уурхай орж ирсэн. Энүүн дээр бол ард түмэн бол угаасаа юу байгаа. Одоо цагаан хэдийг нь авч жаана. Бах сүүг нь авч жаана. Тийм ээ бүх юм нь авч байгаа. Сая нэг оюутны төлөвлөгөөд одоо нэг хэдэн засгийн гэсэн тэр нь яг хуу нэг 600 сая төгрөгийн яриа гарч байгаа. За миний хувьд л нэг ажил төрөл хийдэг үү. Уул хийж яагаад ингээд халагдсан юм. Энэ хувьд би одоо энэ нэг шар усурслаа гэж яригадаад байгаа. Энэ л хаач урсан угаасаа. Уурхай ажилласан ч урсан, ажиллаагүй ч урсан. Одоо тиймэрхүү янз янзын улсуудыг хил явж байгаа л да манай нутгаар. Тэгээ энэ Монгол газар компани болохоор бол яг хуу энэ ард түмний амьдралыг бас нэг мах сүүгээ аваа тийм ээ. Цагаан эдэгээ аваад энэ авийн улсууд нь ингээд бүх юм хийгээл явж байгаа л да. Манай хувьд бол яг хуу нэг жоохон зайтай байдаг учраас яг хуу нэг хаяа яриад ганц нэг хөрөг өгч нөхгүй. Тиймэрхүү маягаар л явж байгаа. Тэгээ яг хуу эдгээр чинь бас нэг бичил уурхай гэдэг нэг 60 гаруй хүний одоо энэ бичил уурхай гэдэг дээр 60 гаруй хүн одоо ажиллаж байгаа бас. Энэ бол зөв юм байгаа. Би бол нэг буруу шаарддаг.
Ажлын байраар хангаж байгаа. Одоо 60 гаруй хүн гэдэг чинь зүгээр шүү дээ. Тийм ээ. За тиймэрхүү л байна да. Гэхдээ энэ компанийн хувьд бол одоо дандаа би бол өөрөө нэг төрийн ажил хийж ясалтай тухайд дандаа муу талаас нь бас нүунийг хармааргүй байгаа. Ер нь яг ингээд одоо байгаа байдал нь үнэн байгадлаар нь хараад та бүхэн ч гэсэн ингээд хараа явж байгаа. Бид нар ч гэсэн үнэн зүгэл л явж явах хэрэгтэй. За тэглгүй ах энэ жил ерөнхийдөө нэг 8 сард ерөнхий зөвшөөрөл нь орж ирдэг үйл ажиллагаа явуулаад эхэлж байгаа. Монгол газар компани дээр бол нэг 24 аж ахуй нэгж ерөнхийдөө үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд энэ багт бидэнд байгаа хамгийн чухал юм бол энэ нөхөн сэргээлт гэдэг юм хэрэгтэй юм байна. Нөхөн сэргээлтийн ажлыг л одоо энэ дээр хийж дуусгах шаардлагатай. Тэрний тулд бол энэ байгаа жижиг үйлдэл алтыг нь бол бас авах шаардлагатай юм байна л дээ. Эргээд нөө нинжа гэж хэлэгддэг тэр хүмүүс маань цуглардггүй тийм ээ. Тийм болох. Тэгэхээр бол энэ богино хугацаанд л даруйхан ажиллаад нөхөн сэргээлтэл хийх шаардлагатай байна. Компани зүгээс бол бас баг орон нутгатайгаа холбогдоод харилцаад ерөнхийдөө бол бас дэмжлэг тусалцаа нийгмийн хариуцлагыг ухамсарлаад ингэ явж байгаа. Тэгэд энэ аж ахуйн нэгжүүд бол манай багийн 39 оюутны одоо бол 35-ын төлбөрийн асуудлыг бол шийдсэн байгаа. Үлдсэн 4 оюутны асуудал бол бас шийдэгдэнэ. Дээрээс нь бас энэ орхон багаас сурж байгаа бүх хүүхдүүдийн формны мөнгөний асуудлыг бол бас формыг бол шийдэж өгсөн баг. Энэ тал дээр юм бол бас их зүгээр байна. Тийм. Ерөнхийдөө баг орон нутгийн хөгжил дэвшилч гэсэндээ бас хувь нэмрээ оруулна. Наан цан ус яар тохирсон юмнууд бол бас байгаад багийн хөгжил тийм ээ. Дээрээс нь энэ нутгийн иргэд маань бас мах сүү бас энэ ажиллаж байгаа урхаануудад бол бас энэ хямралтайгаа үед бол өгөөд бас өрхийг орлогот бол тодорхой хэмжээгээр бас нэмэр хэмж аваад бол явж байгаа. Тийм. Тэгээд үл яг өнөөдөр бас уул урхаад гасан мэдээж бас хүндрэлтэй асуудал бол байдалгүй яг тэр тал дээр юм бол бас эргэж хоологдоод одоо шар усаа зарах үн тэргээд ингээ явцгаадаг л да баг орон нутгатайгаар харилцаад тий хамтын ажиллагаа өндөртэй тий хамтын ажиллагаа өндөртэй багийн урлаас бол бас нэг хэдэн хүн томилж гаргаад эргээд энэ уурхай асуудлыг ингээ явж яддаг ийм зохион байгуулалттай л явж байгаа. Тэр 15 хүн бол одоо энэ уул уурхай дээр явагдаж байгаа сайн муу бүхэл юмд оролцоо явж яадаг. Нөхөн сэргээлт одоо хийгдээд эхлэхээр тэр нөхөн сэргээлтийг бас хян шалгаад ингэ явж байгаа. Дээр нь бол энэ анцан шар ус урсж байгаа энэ тэр асуудлууд дээр бол очиод шаардлага тавьдаг. Харилцан бас баг орон нутгийн хөгжил төвшилд бас ханд нэмэр авдаг ийм хүмүүс бол бас байгаад байгаа. Танилын хувьд дахин үйл ажиллагаа нэг урт нэртэй үед өөрчлөлт ороод тэгээд энэ лицензтэй талбай юмнууд нь хууль ёсны сэргийгдээд үйл ажиллагаа явагдаад ирэхэд бол эхний төрөнд ер нь манай багийн ард иргэдтэй уулзсан байгаа. Тэгээд бүх хөл мянган баяр захирал өөрөө одоо яг энэ талбай дээр ирээд офис дээр ирээд тэгээд тухайн үед бол одоо багийн иргэдийн нийтийн орлогын дарга миний одоо Монгол газар компани тэрүүгээр явж таарад тэгээд би өөрөө уулзчихсан. Тэгээд тухайн үед бол мянган баяр захирал өөрөө надад төгсөл тавьчихсан. Тэгэхээр одоо манай Монгол газар компани лицензтэй талбай бол одоо ийм нэвтрэлтэй талбай байдаг. Тэгээ энэ дээрээ бид нэр 2-3 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулаад нөхөн сэргээлтээ хийн. Гэхдээ бид өмнө нь ажиллаж байсан бидэнд маш алдаж бидэрч тонооч бий. Тэгээ тэр бүгдийг бол ярихаас илүү энэ одоо богинохон болцоотой үедээ бид хамтраад ажиллая гэсэн хүсэлтийг тухайн нь тавьж байсан. Ярилцаад манай баг дээр одоо Монгол газар компани цагаан дарга хууль зүйнгүй хуулийн зөвлөгтэйг ирж манай багийн мачид эдмөрчтэй уулзаад харилцаад эхний хэлсэн зүгээр хурал биш зүгээр тойр цууж ярилцсан юмгээр ярилцлагад аль биесний хурал гэхгүйгээр шууд ярилцаад ер нь хаана одоо идэвхтэй байгаа малчаач тэр үйл ажиллагаа үлдсэн дээр олборлолтой явуулаад нөхөн зэргийн зөв юм а гэдэг дээр тохиролцоод үйл ажиллагаа бол эхэлж ингэж дэмжигдэж яригдж гарч ирсэн. Ер нь Монгол газар компанийн хувьд бол энэ жил манай баг дээр бол нэлээ хөрөнгөөр бол ярьсан бүр дөрөвтэй л одоо тэр 40 айлын олж дулжуулна гэсэн бодлого нь одоо 90-40 айл олж болно гэхээсээ илүү Монгол газар компани зүгээс малчтын зүгээс ч тийм энийг 40 айл гэж яхаар үр хулганд малчин болгонд хүүхэртэй гэсэн зорилгоор эхний ажил явагдаад одоо хүүхдийн бор мөгөө тавигдаа явах дууссан байна. Тэгээ хоёр дахь асуудал нь бол багийн төв дээр одоо
спорт соёлын төвээр нэг яригдсан байгаа. Энэ ажлыг бид манай хугацаанд болсон байгаа. Тэгээд 500 харгуун үзсэн. Манайх бол одоо самаас хамгийн хаслан үдмэл баруун урдлаараа бол Баянгөрийн Эрдэнэ цагсантай, урдлаараа бол Лүүрэнгийн аймгийн Баталцсантай холбоотой. Хаагуураа бол одоо суурга хархан сумынхан Сэнгэрийн голбогтой ингээ харьяалагддаг ийм нутаг зэрэгтэй байгаа юм аа. Тэгээ энэ дээр бол миний хувьд Монгол газрын хувьд байна хувьд бол хэлэхэд бол яг зүгээр хаана алдаана байхгүй ш байгаал байх. Гэхдээ энэ жилийн үед бол манай багт бол нэлээд битэн байгаа зам харгуй засна гэсэн тэнгэрийн хэлцлүүд хийгдэж явж байгаа. Анхны ямарч байсан хүүхдийн борон тавигдсан. Оюутны мөнгө сая 500 сая төгрөг нэг оюутан болгогдсон ингээ явж байгаа. Ерөнхийдөө тэгээд цаашдаач бид хамтраад ажиллана гэсэн тийм энэ 2-3 жилийн хугацаатай ингээд ярилцаад бид ажиллагаа явагдаж байгаа. За тэгэхээр Монгол газар гэх компани уул уурхайн чиглэлээр олборлолтын үйл ажиллагаа явуулаад байгаль орчныг эргээд хэрхэн нөхөн сэргээж байгаа талаар мэдээлэл одоо та бүхэнд хүргэх гэж байна. Тэгэхээр та бүгдээ харж байгаа яг энэ хүү талбайг 2008 онд Монгол газар компани 68 га талбарт олборлолт явуулаад эргэн нөхөн сэргээгээд орон нутгийн удирдлага зөвлөлтөнд хүлээлгээ өгсөн байгаа юм. За тэгвэл яг энэ хүү талбарт олборлолт явуулахад Монгол газар компани ямар хуу хүчин зүйлтэй нуур тулж байсан болон за нөхөн сэргэлт хийгээд орон нутгийн удирдлагуудад иргэн хүлээлгээ өгсөний дараа за иргэд оршин суугчид ямар хуу одоо хандлагатай болсон талаар мэдээллийг хүргье. Тэгэхээр та бүгд одоо 2008 онд яг энэ талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулаад нөхөн сэргэлт хийжсэн байна шүү дээ. За яг тухайн үедээ одоо иргэд оршин суугч та бүгд энэ хүү үйл ажиллагааг хэрхэн дэмжиж оролцож юу? Яг ямар хуу нөхцөл байдалтай анх үйл ажиллагаа эхэлжсэн бэ? Тэр талаар мэдээлэл өгөхгүй. За бид нар бол өнөөдөр Аранга аймгийн Цэнхэр сумын Нарийн хамрын уурхай одоо олборлолт хийгээд нөхөн сэргэлт хийсэн талбай дээр байж байна. За энэ талбай дээр бол бид нэр 2004-5 онууд анх удаа орох гэж одоо бас орон нутгийн хүмүүст үйл ойлголцож орон оруулахгүй гэж одоо маш их хүндрэлд учирж байсан. Нийт 168 га газраас бид нар 68 га газрыг авч үлдээж 168 га газрыг бол орон нутагт нь өгөж одоо маш их хилэм дагуулж орж байсан. За тэгэхээр би өнөөдөр юу ярих гэж байна гэхээр ер нь алт олборлолтыг бид нар зөв технологиор зөв олборлолт явуулвал одоо яг ийм болдго юм а гэдэг одоо бидний яг энэ ард байгаа энэ талбай харуулж байна. За энэ бол 2007-аас 8 онд манайх алт олборлолтын үйл ажиллагаа явуулаад дараад нь техникийн эсрэгэл хийгээд биологийн эсрэгэл хийсэн талбай байна. За энд бол бид нар яасан бэ гэхээр зэрэг дотоод овоолгоор явдаг зөв технологиор маш сайн явсан. Тэгэхээр энэ ордыг Эпилкадийн тусад нь овоолоод орхиод явах биш. Дотоод овоолгоор олборсон одоо Эпилкад явал дотор нь хийгээд олборт хийгээд дуусахад нөхөн сэргээлт нь дуусдаг. Дараас нөхөн сэргээлт биологийн нөхөн сэргээлт хийдэг. Яг энэ жишгээр хийсэн. Энэ бол одоо уул уурхайн салбарт хамгийн зөв технологи. Манайх бол урд өмнө одоо харгуй ширтийн урд гэж одоо урд шороорд бий л дээ. Тэрийг бол бид нар бас технологийн алдаа гаргаж уул уурхайн салбарт бас бүрэн гүйцэд технологи олог бас тийм алдаг туслал бий. Гэхдээ энд бол бид нар ер нь цаашиж гисэн ер нь одоо уул уурхайн салбарт бол яг ийм технологиор явах хэрэгтэй. Энд нь манайх одоо зуучны бааз байгуулад дээр нь техникийн бол биологийн нөхөсрөл хийгээд мод ургуулын тариад дээр нь орон нутгийн хүмүүст маш гоё хүлээлгэж гисэн. Өнөөдөр бидэрхэн доордоо сая уулзлаа. Орон нутгийн хүмүүс хадлангаа авч байна. Тэгэхээр зэрэг бид нар одоо 4-5 жилийн дараа хэд онгон дөрхөндөө байгальд нь орцсон хүмүүс нь хадлангаа авсан, мал ахуйн одоо бэлдсэн гол ус нь одоо цэнгэгээр уусж байгаа. Маш гоё ийм байна. Тэгэхээр зэрэг бид нар ер нь Монгол газар компаниуд цаашд одоо уул уурхайн салбарт бас үйл ажиллагаа явуулдгийн хувьд ер нь цааш ч гэсэн бас дараа дараагийнхаа ингэж л хийх болно. Ер нь л дайжгүй шүү дээ. Энэ маягаар нөхөн сэргээлт хийвэл ер нь болно. Энэ нутагчны одоо биднээс жил болгол энэ ч нутаглаад байгаа. Зүгээр л юм байна. Өнөөдөр бол одоо нөхөн сэргээлт хийсэн талбайд иргэд оршин суугчид одоо бүр хадлангаа хүртэл аваад бэлтгэдэг болчихсон байна. Үгүй хадлангаа аваад одоо мал эмчээр л орчод байгаа. Нөхөн сэргээлтээ сайн хийсэн уурхай. Одоо бол ер нь ухцаасан гин мэдэхгүй юм бол нэг мэдэхгүй. Гадны хүн хараад л гайгүй л ажтай бололцлоо. Энэхүү бид энэ удаагийн орон нутагт ажилласан сурвалжлагаараа дамжуулан үзэгч олондоо үндэсний олборлагч компанийн үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжлах эрхэм зорилгоо биелүүлсэндээ таатай байна.